За дүлгөө мөл тэгж айхтар хурдаар дутаад байхгүй. Сүхбат хангалттай за гарцсан. Сүхбат. За баруундаа яваад орсон Сүхбат тоглолтын Харагдаад өнгөрсөн Сүхбат аваашуу шидсэн. Бацөргийн бас нэг давуу тал нь хоёр талд байгаа даа тий. Хамгаалалт нь маш сайн тоглож байгаа. Сүхбат зүүндээ дайраад орсон. Дундаас ямар гоё. За бөмбөгийг талбайд үлдээж чадсан Сүхбат өөрөө эргэлж. За Сүхбат бөмбөгийг нэгээд авсан шүү. Харисын өдөөс эргэсэн хөөргөөд явуулсан Свесли. Урагшаа хурдан тоглоход Сүхбат гараад ирсэн байна. Тулуугийн өдөө самбартаад явуулсан. Явсан Сүхбат хамгаалагч ямар гоё уурсан бэ? Дундаас зай гаргаа шийд. Зөрөөд орсон Сүхбат зүүндээ төгсгсөн. Тоглооны секунд дуусж байгаа. Сүхбат энэ удаа самбар. Заславсан өөрөө бодогтой талбай руу дайрсан да Веслид заголт цэлмэг бөмбөгийг авсан Сүхбат хоёр дараалсан шидэл заграх дунсан. 2 м танд автороос авсан Сүхбат цлааны араа шидэлтэн дээр гарах гэж үлдсэн нэг хамгаалагчтай шидсэн Батзөргийн сүгсөгийн товтлогоо Сүхбат өөрөө бүтэн талбайг дуулаад орсон солгой төгсгөл амжилттай болгосон. Зөрөөд Монголын сугаас товтлогоонд орсон Сүхбат маш өндөрт самбардаа задсан чимаа хөлгүүдийн хамгийн онцгой зүйл бол 3 дугаар үе. Ерөөсө 3 дугаар үед бол ямар ч багийг илүүрч давуулаад өгсөн зэлмэг Сүхбат баруун дайраад явсан өөргсөн товтлоо. За тооны харьцаа 27-26 нөгөө талаас Сүхбат товтлогын амжилттай. Сүхбат суларсан. Сүхбат холын шидэлд орсон. Хөлтөр. За шахсан хамгаалтаас их хэлбэрхэн гараад ирсэн Сүхбат. За баруундаа хөдөлсөн Эрдэнэ цогтыг дохиж өнгөрөөгөөд дундын зай шидэл. За Баярн Весли Сүхбатад өгсөн Сүхбат Эрдэнэ цогтын эсрэг бөмбөгөө маш гоё нуугаад амжилттай явууллаа. Да цэлмэг завчин дээрээс Өдрийн тоглолтод хэрхэн тоглох вэ гэдэг сонирхолтой шийдэл. Үнэхээр гайхалтай байгаа. Сүхбатын холын шийдэл. Ватаруу зөрөөд орсон. Ватаруу Вигари довтлогоо оногч нэмсэн довтлогоо оногч. За гоё хараатаа өгсөн довтлогоо оногчтой бас нээлттэй оног. Весли дамжуулалт Батзөргийн Сүхбат 3 онооны шийдэлтний удаад оногчтой олсон. Баян 41 дэх оноо. Онооны Сүхбат түрүүнийг хийсэн байгаа. Өөртөө итгэл бол хангалттай байгаа. 2 оног авсан. за багийнхаа сүүлийн 5 баруундаа нэг нэвч дайраад дамжуултыг Сүхбатад гаргаад өгсөн суларсан да Батзөргийн Сүхбат. Таруу тамжид төлгөөнд орсон доо Сүхбат завчин дээр хангалттай суларсан 3 оноо шидэлтэн амжилттай. Сүхбат дундын зай шидэлтэн амжилттай. тарж Сүхбат. Сашнундаас шидсэн олон цааш 2 холбогчтой байгаа. Сүхбат цлааны араас явуулсан шид. яа савир мэд наан сулгаа тоглож Сүхбат юм байна. Сүхбатын олон цааш шид. За пэний түндэр хамгаалтыг хийж байгаа Сүхбат. Нэг контактн дээрээс маш том зай гаргасан. Инх хөсгөлөнгөнүүдэ бие үж. За Сүхбат зай гараад ирсэн Батзөргийн Сүхбат. Ямар үлт хийх вэ? За Сүхбат тулсан Сүхбат өөрөө довтлогоосор сонголтгүй хөөргөд явуулсан Сүхбат. Тэгэд одоо багийн клаш тоглогч Веслийн тоглолт өнөөдөр тааруу байгаа. Вести шивтэй. Дөржирэлд Сүхбат довтлогооныг дэвгүй болоод ирсэн гоё довтлогоо амжилттай болгосон. Яг өөрийнх нь үнцэнтэй металлын довтлогог бид өхөн маш олон